салат ирсэн үү? Оо. За энэ ийш юм бэ? Ой. Ой. Vino Pasta Lounge бар гэж явдаг юм байна. Би болохоор зүгээр найзаасаа сонсохдоо Vino Lounge гэж сонссон байхгүй. Тэгсэн паста гэдгээрээ бас онцлог юм шиг байна. Ер нь бол эндээ бол Vino Lounge гэж бичсэн юм байна. Live music, sports. Вау, чудаа тэгээд амьд хөгжмөнтэй тийм газар юм уу? Гой сэлгэн том талбайтай юм байна. За. Ийш нэг харж үзье. Эндээс ямар гоё харагдцтай юм бэ? Зайсан хийлэг ингээд харагдчихдаг юм байна. Богд уул маань харагдчихээн. Хүүе энэ санал яа хөөрхөн юм байна да. Слаг өөр ингэсэн имижтэй газар юм аа. Гэр бүлэрээ ер нь найз нөхдөөрөө ирэхэд бас зүгээр юм байна. Одоо зай багтаамжигтэй юм лаунж байна. За юу яа? Тийшээ бүр суух юм бол бүр хатан туул маань харагдах юм байна шүү дээ. Тийшээ сууж болж байна. Энэ юм тайзны хэсэгтэй. Амьд хөгжмийн тоол моол эндээ болд юм шиг. Энд дээ шүү дээ, тэ. Энэгээр аав нь шүү дээ. Винонууд нь олон төрлийн одоо сонголттой винонуудтай гэж хэлжсэн. Хаяа бас энд бас амьд хөгжим бас ирээд сонсчиж, үзчиж болохоор юм байна. Энэ хэсэг нь бол юм гэр бүлийн гэмээр юм сандалтай юм хэсэг байна. За би энэ цуулаа. Энэ цуваа таалагдчихэ. Илүү таалагдчихээн. За ингээд би та нартайгаа одоо нэг өөр юм бас тий хүний амьдралын бас сонин садан одоо цаг хугацаанаас ингээд хуваалцдаг влогороо уулздаг янз бүрийн цаг хугацааг би та нартайгаа ингээд хамт өнгөрүүлэх дуртай. Энэ удаад болохоор би бас айгүй сонио өөрийнхөө тий бас нэг орон зайг та нартайгаа хуваалцахыг хичээлээ. Энэ болохоор миний бас тий амьдралаас ингээд авдаг хамгийн бас сайхан мэдрэмжүүдийн нэг буюу амтлагааны мэдрэмжийн хэсгээ та нартайгаа хуваалцах гэж байна. За, ер нь бол ингээд хүмүүсийг ингээд ажиллаад тахад за ануу гэдэг хүн, уран халбаа гэдэг хүн бол ер нь бараг л юм мэддэггүй. Юм мэдэхгүй байгаад чин хасаал тураад байна л гэж яриад байдаг юм шиг байлээ. За, энийг бол би найз нөхөд эргэн тойрны хамааш олон хүмүүсээс сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр би гэдэг хүн чинь ерөөсөө тийм хүн биш ээ. Би бол одоо амтлагаанаас, амт гэдэг зүйлээс маш тий одоо том таашаал мэдрэмжийг авдаг. Дээрээс нь үнэр тий хоол гэдэг зүйлэнд бол маш их дуртай тийм хүн байхгүй юу. Тэгэхээр би өнөөдөр мэдээж паста лаунжид орж ирсэн юм чинь паста идмээр байна. За тэгэхээр хоолой захиалчлаа. Та нар маань надад бас гоё гоё ресторануудыг санал болгоорой. Тэнд тийм газар нэгдсэн байлаа шүү. Амтлагаа хийгээрэй гэдэг ч юм уу тий. Энд ийм ресторан нэгдсэн байлаа гэд би чи ер нь тийм сонь садан одоо хоол хүнс хэрэглэх бас дуртай. Дараагийн 7 хоногт би бас дахиад өөр газараар очиод та нартай бас амтлагаагаа хүргэнэ. Энэ бол миний угаасаа 7 хоногт би нэг удаа энэ тэнд ингээл ороо сайхан амтлагаа хийж явд юм чинь нэг тийм одоо нэг хүнд хэцүү биш. Хоолоо идэх зураг би бичлэг хийгээл та нартай хүргэж чинь гэсэн үг байхгүй юу? Ер нь бол Vino Lounge-ийн хувьд бол Pasta Lounge одоо тогооч нь бол их сайн гэж найз маань хэлсэн. Хавайд бүр бас яг ингээд энэ чиглэлээр ажиллаж байгаад ирсэн. Тэгээд орчны хувьд ч гэсэн юм нам гум тайван санагдаж байна. Вау, салат маань ирсэн нь ямар гоё юм бэ? Хөө, ямар гоё хэрдэг юм бэ гэхгүй. Яана. Хүмүүс гайх үйдээ. Гэтэ заримдаа зүгээр шүү дээ. Өдрийн цагаар байна шүү дээ. Хоолыг бол маш сайн идэх хэрэгтэй байхгүй. Вау, энэ хардаа. Энэ салаатыг бол ингээд хүмүүс орж ирээ шэрлээд идчихдэг айгүй дуртай гэсэн. Би ч гэсэн орж ирэхээр гайхлаа. Айгүй юу ихтэй юм аа, порц ихтэй юм аа. Гоё яа. Хүү ер нь хоол идэхдээ энэ хоолыг идээд би тархаландаа гэж ер нь хизээч битгий бодож байгаараа гэж байгаа шүү. Хоол хүнсээ ер нь бол одоо өөртөө хэрэгтэй тий шимт хижээл болж хуурна гэдэг тэр бодлоор хэрэглэх хэрэгтэй. Мамгаа юм бэ. Салат гэдэг чинь ийм л байдаг даа. Энэ бүрэлдэхүүн бүр час хийгээд бүр яг байна. Бүх юм таарсан амтлагаа. Соус тий. Давсны хэмжээ бүгд бүр үнэхээр бүр яг 100%. Аюу тийм гоё.
чимчгэнсэн гоё амттай. Ер нь нооны салаад, Caesar салаад, эсвэл grilled chicken салаад тийм ийм л байвал гоё яадаг. За шүлтэй бол маань ирлээ. Оо энэ ямар гоё юм. Ийм гоё. Ууран савсан. Иггүй гоё харагдчих шүү. За энэ өнөр бас өстой гоё яана. Яг тийм нэг шинхэн ногоонуудын өнөр өнөртөж байна. Тэгээ дан ногооны шүл ахгүй юу? Махгүй. За амсъя. Ямар гоё зөөлхөн шүл вэ? Энэ нэстэ уугаад л ямар шүл вэ? Энэ нөгөө нэг юутай юм бэ? Хажуудаа юм сарамстай, тэгээ яншуутай ногоон сонгонтой байна. За би бол сарамсны дуртай. Тэгээ ч одоо бас жоохон ханиттайгаа учраас сарамс хийчи, яншуу ногоо юунаас хийчи. Амттай байна. Тэм зөөлхөн, аюу тийм шин гэсэн мөртлөө бас цаанаа айгу тийм нэг өөрмөц, өөр ингэсэн амттай. Бүх төрлийн ногоотой юм шүү лээ. Ятрааны эсрэг гэвэл зүгээр юм уу? Эсвэл 0 витамин гэдэг шүл ч юм уу? Нэр өгмөр санагдчих. Өөр ингэсэн нэр. Би энэ хоол нь бол айгу дурлах юм байна. Энэ хоолыг бол би өөр нэдэд ах юм байна. Ойрхон идэх. Махгүй мөртлөөс айгу амттай шүл байгаа байхгүй юу? Идэх болгон амтлага хаалганд бүр ингэж нэг юм ядраа минь гарах гэж юу. Бүр уус гарчлаа. Хоол гэдэг зүйл тэгэхээр ийм маш чухал ач холбогдолтой байдаг. Ер нь бас сайхан хоол гоё штэ, сайхан штэ. Хоолыг балбалс идвэл эцэн шиг идэх хэрэгтэй. За миний хүсэн хөдөлсөн мөч ирлээ. Алдартай amatriciano гэдэг паста маань ирсэн. Тэгээ баг зэрэг spicy хийлгсэн байгаа. Энэ пяслагны үнэр нь ямар гоё юм бэ? Гар агаар бэлддэг гэсэн. Үнэхээр гоё байна. Тэгсэн мөртлөөс энэ хараа. Үзмж бол бас маш гоё шүү. За амсаж үзье. Миний бүр шүүс гоожод байна. Энэ үнэр бүр өстой. Зарим хоолыг хараад л барыг татчихдаг тий. Яад ч юм бүр айгүй гоё өнгө үзмжтэй хий чинь. Тэнгүүд тэрийг нь боснолж идэн гэхээр хайрлал марч юм шүү. Дотор юу байна? Энэ дотор нэг гоё юм байна. Энэ бүр нэг ажлагдаад нэг гоё байна. Вау, ямар гоё амт вэ? Энэ бүр ажлагдаж марлагдаж ямар гоё юм бэ? Хадан ногоон маш бага. Тэгсэн мөртлөө ингэ нэг үл ялыг мэдэгдээд байгаа нь бас яг таарсан байгаа хгүй юу? Тийм эвгүй хурц биш. Тэгээ бислэгтайгаа нэгдгээр маш гоё зөөлөн байна. Тэгсэн мөртлөө энэ паста дотор ингэ харагдахгүй байгаа мөртлөө нэг юм аманд ажлагдаад байна. Аюу гоо жалуур үсгээд тэр нь тийм аюу гоо мэдрэмж өгöd байна. Би бүр энийг бүрсээ амжиргаа идэх юм байна. Ямар гоё юм бэ? Пастаны гоо мэхэд татуу хаараас онцгой байдаг байхгүй юу? Хэд зөөлөн болохоор ингэ нэлцгаа мэлбац юм шиг байгаа. Энэ бол бүр хатуу зөөлөн бүр аюу. Тэгэд би тооштой баярлаа гэж хэлээгээд байгаа байхгүй юу? Өстой гоё. Хоол байхгүйсэн мө яаж амьдрах юм бэ? Хоол гэж зүйл байхгүйсэн мө яаж амьдрах юм бэ? Амьдрал нэр аюу өнгөхгүй аюу тийм гондохон байхсан бах та. Та нар минь өрч заавал идэж үзээрэй. Jason Square-ийн 7 давхарт Vino Lounge гэдэг байгаа. Энэ өөрөө Vino Lounge гэж байгаа мөртлөөс Pasta Lounge гэж юу нэг өөртөө дотоодоо нэрлэдэг юм байна. Өстө үнэхээр гоё. Мэдрэмжтэй таач байна. Вау! Ямар гоё юм бэ? Надад юу вэ? Энэ пицца юу? Пицца калцсан. Ямар гоё пицца вэ? За уучлаарай, би ийм пицца анх удаа харж байна. Яна өстө уучлаарай. За пиццага зүсэх тэр мөч бас их сайхан байна. Догдолж байна. Би ямар гоо зүгөө зүсч вэ? Айгу дээрээс нь дараа шалчилгаа ачил. За энэ бол пицца калцоны байгаа. За миний хувьд бол би баг яг энэ пицца бол идэг юм байна. Одоо л итгэж чинь.
Амттай харагдаж байна. За амсаадах. Бяцлаг нь бүр үнэхээр төгс байна. Мөөг байна. Хам ах байна. Бяцлаг байна. Сонгон байна. Цагаан соустай. Энэ помидор байна. Тэгээ зөндөө юм байна. Би зарим нь идэхгүй байна. Зөндөө янз юм байна. Стог яа. Пицца пастан дээр бол үнэхээр альтуугаа юм аа. Хүү ямар хөөрх юм бэ? Хүү хин ямар гоё юм бэ? Десерт нь хүртэл юм хөөрхөн байх юм уу? Энэ хайртай. За итгэж ч бас хайр юм аа. Зургийг авч. Айгу хөөрхөн байна. Айгу хайрламар байна. Энэ хонгорхон хөөрхөн цэлцгнүр гэж нэрлэе. Хонгорхон хөөрхөн цэлцгнүрээ идэхэд бүр хайран байна. Гэхдээ эцээ десертийг идэх л ёстой байдаг байхгүй да. За идлээ. Вау. За энэ бол гурал дүрсэн амт үзэж байна. Шоколад амт үзэж байна. Энэ дотор мууз тэгээд бичэн. Харахад бас ингээд өөр харагдаж байгаа мөртөө дотроо болоод бас айгу инхри хонгорхон байгаа зү энэ хартаа. Ийшээ орж ирэх юм бол салаадын бол заавал идэх юм байна. Паста бол заавал идэх юм байна. Гэр бүлэрээ ажаахан болоод пиццаг нь бас заавал идэх юм байна. Би та нартаа бодож байна. Энэ газар ирээд гэр бүлэрээ бас тэ сайхан байгаасаа нэг өдрийг бас энэ амтнуудыг тэ бүгдийг мэдрээд бас өнгөрлөөсэй гэсэн тийм одоо зүйлийг бодож байна л тоо. Тэгээд бас энэ газар би та нартай бэлэг үлдээгээд явъя. Яах вэ гэхээр би үргэлжлээд та нарын өмнөөс хараа болооч. Би яах вэ гэхээр энэ газар өөрийнхөө өмнөөс урьдчилаад тооцоог нэгээд одоо бэлэг үлдээгээд явна. Харин та нар маань бичлэгийн дээр байгаа текстээ сайн уншаарай. Болцлоод нь тэнд байгаа шүү. Тэгэхээр энэ бол миний бас бэлдсэн та нартай зориулсан бас нэгэн төрлийн амтлагааны бэлэг байгаа шүү. Би болчлоо одоо ажилдаа явлаа. Тэгэхээр амттай сайхан хоол хаана байгааг та нар маань надад хэлээрээ, дуулгаарай. Яа, миний хоолой бүр амар инээдтэй байна. Тэгтээ одоо яах вэ? Байгаа нь энэ учраас байгаараа займаарай. Хамгийн сайхан амттай хоолыг хэлж дуулгаарай. Би тэр газар төхрөө дагуулад яваад очино. За тэгээ бүгдээрээ баяртай. Надтай хамт байсан баярлалаа.